За сайн уу Диабен. За тэгээд гарчиг дээрээс харсанчлан ер нь Итали архитектурын мэргэжил суралцахад ямар хуу ур чадвар болон мэдлэгүүд шаардлагадаг вэ гэдэг асуултанд хариулах гад сууж гин. Тэгээд энэ миний яг хэдих бичлэг гэдэг би сайн мэдэхгүй байна. Бүр амар болоо давчлаа бүр амар месси болоод би бүр ингээд амар юм хэрэгтэй хэрэггүй зүйлсүүд яриад байгаа учраас дахин бицээр л байна. За тэгээд ямар тач энэ хамгийн сүүлийнх нь байх болтугай гэж найдаж байна. За тэгээд энэ мэргэжлийг ер нь сурахад ямар хөө зүйлсүүд хэрэг болоод байна. Ямар зүйлсийг би мэдэхгүй байна. Мэдэхгүй байвал яг яагаад мэдэхгүй байна. Юу нь хэцүү санагдаад байна гэдэг маш олон зүйлсүүдийг ярих байх. Тийм учраас ямар тач өөрийнхөө мэдлэгийг хэлээд танилцуулъя. Тэрэн дээрээс үндэслээд ингээд явах юм бол арай л ойлгомжтой болох байх гэж би бодож байна. Ямар тач би Италийн Пиза хотын Пизагийн их сургуульд суралцж байгаа. За тэгээд мэдээж би эхний семестрэл сурцсан байж байгаа. Тэгэхээр би бас яг энэ мэдээллүүдийг ярихад тийм хангалттай амар мундаг болсон байгаа гэсэн үг юусоо биш. Зөвхөн надад инстаграмаар амар олон хүмүүс орж ирээд асуугаад байгаа байхгүй юу? Тийм учраас би за нэг мэдээлэл өгөөд бичлэг хийжүүл арай дээрэн болов гэж бодоод хийж байгаа юм. За тэгээд мэргэжлийн танилцуулга гэх юм бол инженерийн эдийн архитектура гэдэг мэргэжил. Энэ юу гэхээр architectural engineering. За энийг нь орчуулах юм бол барилгын инженер, архитектур хосолсон мэргэжил юм л да. Нэг монголоор сайн тийм мэргэжил байдаг гэж би бол бодохгүй байна гэхгүй юу. За тэр ял мэдгүй шүү. За тэгэнгүүтээ 5 жил суралцсан. 5 жил суралцахдаа магистрийн дипломтой төгсөн. Юу гэсэн үг вэ гэхээр ямар ч Европ улсууд бакалавр дээр 3 жил байдаг шүү дээ. Тэнгүүт энэ л ч гэсэн адилхан бакалавр нь 3 жил, магистр нь 2 жил, тэгээд 5 жил болж байгаа гэсэн үг. За тэгтээ мэдээж энэ бол хүүхдээсээ шалтгаална. Тэр хүүхэд муу сураад ч юу ах вэ? Тэгээд кредит авч чадахгүй, хангалттай бүтэн кредитэд дуусгаж чадахгүй явах юм бол энэ 10 20 жил ч үргэлжлэх боломжтой гэдэг хүн болоо мэдж байгаа ах. Тийм учраас 5 жил гэж байгаа боловч бас тэ ингээд хэдэн кредит авч ийн хичээлээ яаж нээж ийн гэдгээс шалтгаалаад бас хэлбэлзэн гэсэн үг. Хэлбэлзэн гэдэг нь ихснэл гэсэн үг шүү. За тэнгүүтээ 1-р семестрт ямар хөө хичээлүүд орсон бэ гэдгийг би хэлээд хэлье. Тэгээд хичээл болгон дээр надаас юу шаардсан бэ? Юу хэцүү байсан бэ? Тэгээд би тэр хичээлийн талаар ямар хөө туршлагатай вэ? Тэгээд туршлагагүйсэн бодлыг юун дээр алдсан бэ? Тайдаг юу хийж, юу ойлгож сурж мэдж ирээсэй гэж хүсэж ийн бэ гэдгийг хэлнэ гэсэн үг. За эхний семестрт болохоор 5 хичээл орсон. За хамгийн ихнийх нь математик. За тэр нь математикийн анализ 1 гэдэг хичээл. За дараагийнх нь физик, тэр нь ерөнхий физик гэдэг хичээл байна. За дараагийнх нь барилгын материалын application гэхээр юу гэж орчуулах вэ? Зүгээр миний зүгээр ингээ харж байгаа өнцгөөс барилгын материал болон бүтцийг нь химийн төвшөнд судалж ойлгоно л гэж ойлгож байгаа. За тэгэнгүүтээ дараагийн хичээл нь болохоор архитектурын дизайн 1 гэдэг хичээл байна. За дараагийнх нь архитектурын түүх 1 гэдэг хичээл байна. За ямар ч тач би хамгийн хэцүү хичээлүүдийн хамгийн сүүлд нь орлоод байгаа шүү. Тийм учраас би нөгөө арай өөрөө ойлгоцсон мэдсэн байгаа юмнуудаас эхлээд ярих гэдэг. За эхнийд нь физик. За физикийн хичээл ер нь математикийн хичээл. За ер нь ингээд энд хэрэглэгдэж байгаа бүх юм нь миний нэг тийм боловсролын хаана сурсан яг юун дээр фокуслсан гэдэг нэг тийм лайф journey-тэй холбогдоод байгаа маа. Тийм учраас энийг бигээс хайлтхан хэлээд өнгөрөе гэж бодсон юм. За би болохоор 9-р анги хүртлээ дунд говийн математикийн гүнзгийрэлсэн сургалтад суралцж байсан. За тэр хугацаанд мат болон физикийн хичээлийн ер нь улсын олимпиад, говийн бүс гэдэг ч юм уу тиймэрхүү олимпиадад ер нь ордог хүүхэд байсан. За тэгээд 9 төгсөн хүүхдээ 10 дугаар ангидаа томоожинд орж исэн. Томоожин болохоор яг тэр жил анх нэгдээд анхны 200 хүүхдээ авч ирсний нэг нь би болоод орж исэн гэсэн үг. За тэгээд томоожингоосоо би 12 төгсгөх өмнө шилжээд тэгээд 12 дугаар ангидаа буцаж нөгөө математикийн сургууль дээр очиод тэгээд өгсөжсэн. За тэгээд энэ хооронд бас алдсан ч зүйлүүд байгаа, онсон ч зүйлүүд байгаа. За тэгээд энийг бол дахиад өөр сэдв мэдвэр ярьсан зүгээр хаа. За одоо болохоор математик физик хичээлийн талаар ярих гэж байна. За би математикийн гүнзгийрэлсэн сургууль суралцдаг байсан гэж хэлсэндээ. Тийм учраас би ер нь математикт өөрийгөө сайн байсан. Дунд ангийн түвшиндээ бол амар сайн байсан шүү гэхгүй. За байсан. Тэгээд одоо яг миний зүгээр ингээд математикийн мэдлэг, физикийн мэдлэг бараг л яг тэр түвшин дээрээ байгаа. Би ахлах ангидаа ер нь томоожинд ер нь нэг тийм амар академикли бүр амар юу яаж байгаагүй гэх юм уу? Ингээ сурын инээ тэрэг гэдэггүй ер нь тайд мэдчих юм бол хэрвээ мэдгүй байх юм бол за тайлбарлажээ. Би томоожин болохоор ер нь бол хөвчлэн юм Америк руу ингээд apply хийлэгддэг ч юм уу тий. Тэгээд ингээд хэлэн дээр нь анхаардаг, өөр сайн дурын ажил гэх мэтлэн тэм зүйлсүүдээр анхаардаг сургуулихгүй юу? Байсан. Би одоо тэгтээ одоо яг бас шууд ингээд өгнөл ийм өстэй инээ тэрэг гэдэг ахын ч асуу юм да. Тэгээ тийм байсан. Тэнгүүт миний нөгөө нэг 9-р хүртлээр бүр математик нүдэж ирсэн хүүхэд маань нөгөө томоочинд оронготой шууд хэлний хүүхэд бол авчиж байгаа байхгүй юу.
ямар ч хэлгүй орчиж байгаа шүү дээ. Бараг тэнд чинь англи мангли хэлгүй. Тэгэл анх томуужинд орол яг англитэй болж эхэлж байгаа хүн байгаа хгүй би. Тэгээд IELTS өгж байгаа, SAT өгж байгаа юм те гэх мэтчлэн тэгэл бахан сайн дур ажлыг явчингууд нөгөө нэг математик маань орхигдчихж байгаа. Тэнгүүт одоо яг миний яг их сургуулийн төвшөнд ингээд хичээл бодох гингүүт миний мэдлэг бүр амар муу байгаа байхгүй юу? Яг тэгвэл би ингээд математик гинэ тэрэ гэдэг хичээлээ хөөгөөгүйгээр их сургуульд яг хэрэгцээтэй хичээл гэж юуроос би хардаггүй байсан байгаа байхгүй юу? Зүгээр л за энэ хаалдвал гэж те энэ угаасаа ингээд сурах хэрэгтэй ч юм уу баг хүмүүс тэгдэж штэ математикс хэрэггүй мэргүй гэж мэгэдэд штэ. Тэгэл би чинь сайн дур ажил хийгээ явцсан хүн байхгүй юу? Тэгсэн чинь одоо яг ингээд тэр надад амар хэрэг болоод байгаа. Яг гэхээр эн чинь 12 буюу одоо нэг 12 жилийн боловсролын мэдлэг надад шаардаад тахт чинь би 9 дугаар ангийн мэдлэгтэй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр бас надад жоохон хэцүү байгаа. Гэтэ бас те би 10 дугаар ангид буцаж утсан. Тэгээд бас дээрэс нь аркет гэдэг шалгалтыг өгсөн байгаа. Архитектураас Итали сурахын тулд заавал тэр шалгалтыг өгнө. Тэгээд тэр шалгалтыг өгөх гэж бас би нэлээд бэлтжижсэн болохоор бас тэр мэдлэгүүд байна. Бүр амар хэрэг болж байгаа надад. За тэгээд ер нь бол матфизик дээр нэг тиймэрхүү тэгээ физик дээр ер нь анханасаа эрэхтэй тэгэл томьёо момьёогоо мэдээд ойлгоод хичээлээ ойлгоод ирээрээ ховхоохоос ирж болохгүй шүү гэж хэлмээр байна. За математик дээр ч гэсэн ялгаагүй өстэй энэ лимит надад юунд хэрэгтэй, интеграл надад юунд хэрэгтэй ингэж битээ бодоорой. Их сургууль чинь хэрэгтэй учраас бодоорой гэж хэлмээр байна. Тийм болохоор анханасаа ойлгоод суур мэдлэгтэй ирчих юм бол чамд ингээд өөр хэлээр өөр гадаад орнд суралцах бүр амар амархан амархан ч юм бэ. Гэхдээ чи зовх байсан зовлонгоо ингээ хоёр дахин нуглаад багсгаж байгаа гэсэн үг. Тийм учраас хичээлээ амар сайн хийгээд математик физик дээр бүр амар сайн ойлгоод ирээрэй гэж би хэлмээр байна. Хэрвээ одоо 12 дугаар ангид би жоохон сайн биш ээ гэх юм бол бас тэрийгээ сайн ухаарай гэж хэлмээр байна. Бас дээрэс нь Итали архитектураа сурч байгаа учраас угаасаа аркет гэдэг шалгалт өгнө. Тийм учраас аркетаа бэлдэж байхдаа бас яг юу математикийн хэсэг дээр орж ирж байгаа гэдгийг амар сайн хараарай. Яг тэр орж ирж байгаа хэсгүүд чинь хичээл дээр чинь орж ирж шүү гэж хэлмээр байна. За тэгээд математикийн хувьд бол юм байна. Тэгэхээр зүгээр л томьёо ганц нүдэд ингээд ойлгоод чийжлээд ирэх биш ингээд үнэн голоосоо яагаад энэ эрэг шуурга хөдлөөд яагаад зогсчвоо гэдгийг амар сайн ойлгоод амар сайн өөрийн болгоорой гэж хэлмээр байна. За нэгт юм байна. Тэгээд энэ хичээл дээр бол амар хэцүү бол биш. Гэтэ амар амархан бол биш байла. Яагаад би байлаа вэ гэж байгаа гэхээр би өнөөдөр физикийн шалгалтыг өгөөд орж ирж байна. Тэгээд яг хоо надад бэлтгэд бол тийм хэцүү бол байгаагүй. Яг гэвэл би өмнөх тэр томьёонуудыг мэддэг байсан. За тэгээд бодлогууд боддог байсан. Тэгээ яалтчгүй нөгөө гүнзгийрэл сурж яснээ л минь лаач гавьяал юм л да. Босдоор л тэгээд нэг юм алтан дундаж байсан бол би бас энэ ойд бодлуудыг ойлгож өгөөч үү те. Гэтэ ямар ч тач зүгээр зөвлөхөд ирээд хичээлээ ойлгохгүй бол өдөр болгон тэр хичээлийнхаа сэдвтэй холбоотой ингээд бүр нухаад өдөр болгондоо ойлгоод явсан байл одоо дараа нь хичээлээ дуусны дараа би ойлгоно гэж сууж явах. Би өөр шал хоёр өөр байхасан баг. Тэгэхээр бас тэ ер нь лимиг ингээд цаг тухайд нь ойлгоод хийгээ авсан бол ямар амар байсан бэ гэж би бол амар бодож юм бас амар харамсаж байна. Тийм болохоор за матфизикийн тал дээр нэг иймэрхүү байна. За дараагийнх нь болохоор хими хичээл байсан. Тэгээ би хими хичээл гэж нэрлэдэг байгаа. Тэгтээ үндэ барилгын материалын химийн бүтэц олон тэдгэрийг хэрхэн одоо тэгээд зөвөр одоо барилга дээр ашиглах гэдэг талаар үздэг. За эхлээд ямар хичээл үздэг вэ гэдгийг тайлбарлачих. Надад энэ хичээл бүр амар сонирхолтой санагддаг. За миний бараг амар дуртай хичээлүүд энийг. Гэтэ би энэ хичээлээр энэ семестртээ шалгалтаа өгөхгүй байж магадгүй. Яа тэгвэл энэ хичээл нөгөө юу байхгүй юу? Итали хэлээр орж байгаа учраас нөгөө бүх юм нь италиар. Тэм болохоор нөгөө би өөрөө итали хэлдээ нэг жоохон ихтгэлтэй биш байгаа байхгүй юу? Тэм болохоор би хүү явах уу гэж бас амар бодож байна. Гэтэ ямар ч тааш бэлтжил байгаа. За тэгээ энэ хичээл дээр болохоор юу үздэг вэ гэхээр амар сонирхолтой. За бүр яг мэрэгжлийн хичээл. Бүр яг ингээд чамд яг юу хэрэгтэй вэ гэдгийг бүр ингээд хэлээд өгдөг заяа. Яадаг вэ гэхээр ингээд барилгын тоосго яг ямар материалаар хийгддэг вэ? Ямар үед тэр тоосго нь хагардیں гэдэг ч юм уу. Жишээл өөр арматур байгаа шүү дээ, тийм. Арматурыг ямар төмөрөөр хийдэг? Тэр төмөр нь одоо ингээд зэвэрдэггүй ган ман гэл ингээл амар олон төрлийн ингээл гангийн тухай, төмрийн тухай ингээл үзэж байгаа байхгүй. Тэгээд яагаад тэгвэл тэр арматур төмөр тийм бэржгэр юм хээтэй байгаад байгаа гэдэг ч юм уу. За тэгэнгүүтээ өөр юу байж болох вэ? Цемент байгаа шүү дээ. Цемент ямар хуу ингээд нүгээр за тэрийг өгдөг лээ нэр мартчихсан шүү. Цуурмаг юу юм болоо заа байж гараа. За орчуулж чадахгүй нэ. Орчлаарай нэр. Сурсан ч сураагүй ч шүү дээ хоёр орнтой алж байна би. За тэгээд цемент одоо жишээлбэл ямар хуу орч найрлагатай байдаг вэ? Ямар хуу хэдэн хувь нь ус байх хэвтэй. Хэдэн хувь нь өөр юу гэдэг. Чулуу хайрга байх хэвтэй. Тэр чулуу хайргууд нь том байх хэвтэй юм уу, жижигхэн байх хэвтэй юм уу?
Тэгээд тэр цемент нь яагаад ингээд цемент ингээд одоо нэг цемдлснийхаа дараа ус цацаад байгаа юм гэдэг ч юм уу тий. Тэрийг бүр химийн төвшнгөөр нь үзэн. Жишээлбэл ингээд за энэ ингээд дотроо ингээд ийм байдаг, тийм байдаг. Эсвэл устай би уралд орж иж ийм байх хэвээр. Жишээлбэл арматур төмөр нь ингээд цементээрээ даалтлагдаад ингээд ил гарцсан байх ёсгүй. А хэрвээ гарцсан байх юм бол ус болон агаартай ургалд ороод энэ барилгад яаж нөлөөлж болох юм? За тэгээд тэр чинь мэдээж төмөр хэмжээнд устай агаартай ингээд ургалд орох юм бол зэврэлт үүснэ. Зэврэлтэнд барилгад яаж нөлөөлөх юм гэдэг ч юм уу. За тийч иймэрхүү хичээл ордог. Амар сонирхолтойгаас тий. Тэгэл би чинь нөгөө хичээлээ үзчихэл аавар задлаад яа арматур төмөр юм байдаг гэж тэгэл чин тэгэл намайг 5 найлтал чи одоо энийг инглээ тэглээ гэл би зарим нь ингээд нэг талаар ойлгож уншиж сонсоод байгаа болохоор бас нөгөө 100% яг үнэн мэдээлэл заримдаа олчихгүй зарим нь дутуу мутуу ингээд олоод авчих штэ тий. Тэнгүүт тэгэл нөгөөдхийгөө үзсэн гэдгээ аавта томрох гол аав даяараа ячвал ярангуутаа наа чинь ингэдэг юм аа гэж надад ингээд хэлээд өгч байгаа байхгүй юу. Тэгэл би чинь ингээл нэг хичээл дээр ойлгохгүйсэн ма давхар ааваас мэдчих авчлаа юм л та. За тэр ч яг уу. За тэгээд нэг тиймэрхүү хичээл ордог заяа. Тэр бүр амар сонирхолтой. Тэгээд тэрийг мэдхийн тулд химийн яг ийм амар гүнзгий бол биш яг метафизик шүү тийм амар сайн мэдэх ёстой биш. Зүгээр л ийм суур юмнууд амар сайн мэдэх ёстой гэх юм уу? Жишээлбэл нэг ковалентийн холбоо яасийсэн электроны шилжин яасийсэн гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг мэдэх хэрэгтэй. Би болохоор ингээд за архитектураа сурах юм чи хими яг ямар хамаатай гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгэнгүүт нөгөөдх нь тэгэл бас л алдаа болж байгаа. Тэгтээ азарт нөгөө томож гал яриад байдаг те. Томожинд хими хичээл ордог байсан. Нөгөө матфизик нь жоохон орхигддог байсан ч гэсэн хими хичээлээ бол яг юм сүүлдбэр амар тэгж үзчихсэн болохоор бас гэж учиртай л байгаа юм л да. Тэгтээ энэ хичээл дээр хими хичээл гэж байгаа боловч надын хувьд болохоор нэлээд амар хилний түвшний бүр санагддаг. Яагаад вэ гэхээр тэгэл цементийн зурмаг яасынсан хольц найрлага тэгэл зэврэлт гэл ингээл иймэрхүү юмнууд ингээл тэрийн бүр ингээл шинжлэх ухааны түвшинд ингээл тайлбарлаад ирэнгүүт ингээ нэг хилээ ойлгохгүй болохоор чинь хичнээн тэр хичээлд амар сонирхолтой байгаад ах ямар ойлгодгоо гэх юм да юу гэх юм бас нэг тийм 100% яг ингээ тэр хичээлд амар гоё хороод ингээ хийж чаддггүй байхгүй юу. Тийм болохоор би зүгээр энэ хичээлээр харахаар тайдыг юу гэж хэлмээр байна гэхээр нэгт иймийнхаа хичээлийн суурийг мэдээд ирээрээ хоёрт ямар хэлээр сурах гэж чинь тэр хэлээ яг амар сайн сураад ирээрэй л гэж хэлмээр байна. Одоо жишээлбэл би Итали хэл дээр зэвэрлэл гэдэг үг мэдгүй ирж байгаа байхгүй юу. Тэнгүү тэгэл тэр хичээлжингийн зэвэрлэлтэй ярьлаа би өөрөө ойлгохгүй суучлаа юм л да. Гих мэдчихлээ. Тэгэхээр бас ер нь хэлбэр амар чухал юм аа гэж би амар бодож байна. Өөр нь ямар хичээл дээр гэтээ математикт орол хэл арай гайгүй заяа. Ялангуяа мат дээр тэгшин болгоно өгчөж байгаа болгоно бодох хэвэл болоод байгаа юм л да. Физикт орол нэлээд бас юу орж ирдэг. Итали хэл орж ирдэг. Яг тэгвэл физик чинь нөгөө нэг юм томьёогоор өгүүлбэрүүдээр орж ирдэг. Өгүүлбэр дээр тоглолт хийдэг төрлийн хичээл шүү дээ. Тийм учраас яг хэрэг болдог. Гэхдээ хим дээр бүр илүү хэрэг болно гэсэн. За дараагийн хичээл нь дизайн. Архитектурын дизайн гэдэг хичээл. За архитектурын дизайн дотор хоёр төрөл байгаа. За нэг нь болохоор фрекц зурдаг. Яг гараараа бүр ингээд өөртөө бүр ингээд ширийн дээрээ амар том цаас тавьж чагаад тий. Тэгээд зурдаг хичээл байгаа. Нөгөөх нь болохоор AutoCAD хичээл байгаа. За энэ хоёр дээр би тусад нь ярив. Фрекцийн хичээл тий. Фрекцийн хичээлээр би бас л тийм математикийн сургууль сурч исэн яг мэдлэгээрээ л явж байгаа. Математикийн сургуульд нэг 7 8 9 ч байна уу? Эсвэл 8 9 дугаар ангида нэг фрекц гэж юу юм бэ гэдэг юмыг орсон. Тэрнээс өөр би ямар ч фрекцийн мэдлэг байхгүй. Тэгээ надад бүр амар хэцүү хичээлийн нэг байгаа. Яг тэгвэл энд яг фрекцийг яаж үздэг вэ гэхээр би ингээд чадвал эдитлэгтэй юу ачи зургийг оруулчих юм. Энд оруулчих за. Ингээд амар урт өгүүлбэртэй бодлого шиг юм өгдөг. Тэр нь яг таа гэхээр бид нар батлах хэрэгтэй тэр зургийг. Энийг уншингуудаа бид нар зураг зураад эргэн баталсан байх хэрэгтэй гэсэн. Амар хэцүү байгаа надад бүр. Юусоо ойлгохгүй заяа. Тэнгүүт яаж ах тэнцэн нэг зургийн хэллэг ороод ирж байгаа. Одоо монголоор бол эргүүлэлт одоо зөв өнцгийг юу лээ одоо бодит хэмжээсийг олох гэдэг юмнууд орж ирдэг байгаа байхгүй юу. Тэнгүүт би ерөөсөө өөрөө тийм юм монгол хэл дээр ч бүр амьдралаа тийм юм байдаг гэдэг чи мэдэг хүн ч одоо яаж талаар ойлгоод яаж жилих юм мэдгүй байх заяа гүн тий. Тэг ямар тач зураад явж байгаа. Тэгээд энэ гоё юм энэ амар их бүр ингээд 100 одоогоор 100 ч байна. Эхний семестр тусгаад 140 бодлого байна. Тэгээд энэ бодлогынхоо давхар багш нь өөрөө ингээд зураад хариуг нь тавьсан байдаг байхгүй юу. Тэгээд хариу өөрөө зурчаад хариутай тулганд эсвэл зурж дуусныхаа дараа тулгаад буруу юм а засан гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хийж явж байгаа байхгүй юу. Тэнгүүт би чад юу ойлгож зурх вэ тий. Тэгэл нөгөө нэг зурсан байгаа юмыг хараад дагаж зурангууд ингээд нэг өгүүлбэрээр нэг үгээр нь ингээд бүр ингээд орчуулад ойлгоод бүр утга учрыг ойлгоод эрэнгүүт арай гайгүй ойлгож эхэлж байгаа. Гэтээ
аюу ер нь хэцүү жилийн нэг надад санагдсан. Тийм болохоор би тайдад бас юу сураад ирээрээ гэж захимаар байна вэ гэхээр фрекцо амарсан ойлгож ирээрээ. Ялангуяа Монгол дээр бүгдийг ойлгоод ирчих юм болвол дараа нь чи ямар ч хэлэн дээр италичсэн, англичсэн хичээлэн дээр арай л ойлгомжтой болох бах гэж бол би хэлмээр байна. Тэгэхээр фрекц гэж юу юм бэ? Ялангуяа зүгээр фрекцэн гэж юу юм гээд орхих биш те. Тэдэн төрлийн фрекц. За 3 төрлийн фрекц юм байна. Чи ингээд өнцгөр л ялгарчт юм байна гэж бит бодоо. Тэрийг бүр ингээд зураад бодлого бодоод үрвээд энтэй тэр ингээд дизайн технологи зураг зүйн хичээлээ бүр амар сайн ойлгоод амар сайн бүр ингээд мэдчихэд ирээрээ тэггүй бол бүр үндэл би зовж ин гэхгүй. Тэгэнгүүт байж тээ маа багш намайг бүр ингээд хэд дуудаа чи айгүй амар сайн зурт юм байна гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд би бүр нүүгэнд нь баярлчихж байгаа юм чам. Манай угаасаа юм дизайны багш бүр амар бүр юм харизма биш юм. Гинт юм эмошн ихтэй заяа. Гинт ингээл юм хэлэл үгүй гээл ингээл самбар цохиж хашгираал дараагийн мохом авч шидчих гээл заримдаа ингээл нөгөө нэг микрофон бараг аваа шидэх нь холгүй заяа. Тэгж мэгдэг байхгүй юу? Тэнгүүд ингээл тийм амар хүн чинь би анх ороод бүр ингээл айгаа сүрдчихэж байгаа юм чинь яаж яах намайг анх орж ирсэн чинь ангид нь орсохгүй юу? Хамгийн анхны хичээл дээр тэгсэн чинь чи одоо хий яг яах гэж энд явж байгаа гэж мэгээ заяа. Би бүр ингээ гайхчихж байгаа юм чинь. Хөө ингэт юм уу гэд. Тэг би ч нөгөө тэгээд надад суугаадсан болохоор би нөгөө төгөөс чи яагаад ингэ тойр цухтагаад ахаа мэдэхгүй яах вэ гэхгүй юу. Тэгсэн чинь заавал орчоо бүртгүүл гэдэг намайг бүртгүүлийн хэлгээрээ л гэх гэсэн юм шиг байгаа хөөх юм байна. Тэгсэн чинь би тэгэлтэй амар багш гэдээ ойлгоцсон. Тэгэл намайг чи одоо хийм яах гэж энд яваа ямар анги хийх юм. Юу мэрсээ сурах гэж байгаа гэж мэгэл зэмбэр. Тэгээд би тэр багшаас амар халтай бүр амар айдаг болсон чинь дараа нь тэгэл ингээл хэлний асуудалтай дэлчээл намаа бас ингээл ойлгохгүй бол амар хэцүү явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэгэл хичээл намаа ойлгож байна уу яаж нэг чинь ингээл би тэгээд байнга нэг англиар ярьцдаг болохоор нөгөө нэг хичээл дуусна дараа. За энэ ингээ англи дотор англиар ярьдаг хүүхдээ нөө энэ нийтэд ингээ тайлбарлаад өгөх англи хэлээр хэлээд нэг ойлгоогүй царайтай гэдэг. Угаасаа тэгээ мэлүүлээ царайлаад өдөөс нь хараа сууч хар чинь тэгээд хэлхийл ах л та. Гэтэ өөр багш нар тэгдэггүй заа дизайны багш ганцаараа тэгдэг заа амар хөөрхөн. Тэнгүүтээ чи яст амар гой зурд юм байна. Амар мундаг гэл амар тэгдэг заяа. Тэгснээ миний хажууд нэг Итали банд сууж исэн байхгүй юу? Яг тэр хичээлээр яг хамгийн анх намайг магтуулахад тэгсэн чинь тэгэл би ч ингээл амар баярлал. Тийм үү нэрэ мүү гэл би чи өөрхөн зурсаг нэг тийм амарлаа гэж бодох байх шүү дээ. Тэгэл багш угаасаа өөрөө зураад айлд хариуг нь тавьсан би дуурайлгад зурсан байгаа байхгүй юу? Яг үндэ тэр дотор ингээд бүгд л адилхан дуурайлгад зурж ахаа тэнд нь сайн зурх муу зурх яг нь хамаа би бол нэг ялгархгүй байх гэж би боддог ус байхгүй юу? Тэгсэн чинь ингээд миний хажуудлын бандын ингээд шууд зурсан зургийг харснаа энийг хар гэд ингээд харьцуулж хараалаад тэгсэн чинь би болохоор нөгөө нэг юугаар зурсан баг нөгөө харандаага амар үзүүрлээд нарийнхан юм цэвэрхэн зурсан манин гар болох баг шугамцсан юм уу тэгээд ийм парлас юм зураа хийсэн байсан байхгүй юу тэгээ би ингээд бас тэ зургтай амар сайн зурдагтай биш ингээд зүгээр юм цэвэрхэн багшд ингээд ойлгомжтой за энэ ингээд энэ хоёр ингээд тогтолцож байгаа учраас энэ дээр ингэж баталж гинэ гэдэг амар юм цэгцтэй ойлгомжтой зурсан байхan бол ингээд бас амар сайн зурдагтаа тооцогдд юм байна да гэж би зүгээр харсан. Миний сторилд миний тийм амарлаг сайн зураад байгаа юм байхгүй. За дараагийнх нь архитектурын түүх хичээл. За энэ архитектурын түүх бол угаасаа 10 жилийн мэдлэг биш. Наад бол бид нар угаасаа мэдгүй. Тэм болохоор бас яг нь шалтгаан болж болно. Гэхдээ байна шүү дээ. Энэ архитектурын түүхийн хичээлийг бид нар өмнө нь мэдээд ирсэн байх хэвээр. Яаж вэ гэхээр хэдүүлээ амар тиймтэй вэ. Амар би бүр энэ зөвний бичлэг үуч чаа бараг бүх хүүхдүүдийг Итали явуулах нэ архитектураар. За архитектураар Итали сурна гэдэг нь аркет гэдэг шалгалтыг мэдээд өгсөн байх ёстой шүү дээ. Тэнгүүд аркет гэдэг шалгалтыг өгч хоорондоо угаасаа архитектурын түүхийн шалгалт орж ирдэг байхгүй юу? Тэнгүүд тэр шалгалтын дээр үзчихсэн юмыг бүр гүнзгийрүүлээд үзнэ л гэсэн үг. За жишээлбэл хэдүүлээ ингээд амар хэдүүл би нөгөө нэг Монгол хахад би нөгөө нэг английн багш хийдэг гэсэн байхгүй юу? Тэгээ би нэг 11-р ангиасаа английн багш маш хийгээд тэгээ яг 90 эртлээ гэдэг чинь баг бас нэлээд хэдэн жил цаасан байхгүй юу. Тийм болохоор нэг тийм амар юм багш шиг яриад байгаа юм шиг санагдаад энэ төрөйд ах юм. Тэгээд тэр шалгалтын дээр аркет шалгалтын дээр яг тийм архитектурын түүх гэдэг хичээлийг хэлээс үзэж байгаа. За жишээлбэл ордины байна тий. Нэг orders гэж англиар судалж байгаа. Тэр нь болохоор одоо нэг 3 төрөл, 4 төрөл, 5 төрлийн ордер байгаа. За динскийг ингэж нэрлэдэг гэж мэгэл тэгэл грек ромын үеийн барилгууд энэ судлаад өөрийн үеийн ренашименто бла бла тийм юмнууд судалдаг байсан шүү дээ. Тэнгүүд энд ирэнгүүт бүр маш нэрэн судлана. За яагаад энэ барилга ингэж баригдсан юм? Энэ цаг үеийн онцлог нь яг юу байсан гэдэг гэх мэтчлэн судлах байхгүй юу? Жишээлбэл яагаад грекчүүд энэ ингээд темплига яагаад иймэрхүү ординэтэй хийсэн бэ? Иймэрхүү багнуудтай хийсэн бэ? Тэнгүүтээ яагаад энэ багнууд нь ийм хийтэй байгаа юм? Яагаад энэ голоороо жоохон өргөсцсөн байгаа юм? Яагаад ийм урт болсон байгаа юм гэдэг ч юм уу.
Тэгээд яг ямар материалаар хийж исэн, хэр том юм, юуны зориулттай юм гэдэг ч юм уу те. Тэгээд үүрэг гэдгийг одоо ромын одоо бид нар болохоор грек үзэж тусад ром руу ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд ромын үеийн барилгууд байна. Түнхтэй давхар барилгуудаас гадна тухайн үеийн хот төлөлт нь ямар исэн юм. За энэ барилгууд дээр яг юу ажилладаг байсан. Жишээлбэл энэ базилика дээр одоо жишээлбэл шүүх хурал морал болдог байсан гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд үздэг. Яг дотор нь яг ямар зүйлс болдог байсан. Тэгээд тэр барилга доторх нь бүтцэн ямар байсан. За энэ нэг давхарт ингээд доошоо уруудангууд иймэрхүү байдаг. За төвсг дээр ингээд одоо ийм дээвэртэй байсан гэдэг ч юм уу те. Төвсгд ийм өрөөтэй байсан бүр тэрийг хүртэл үздэг. Тэгээд бүр ер нь байж болох бүр нарийчулж үзэх бүх юм үздэг хгүй юу. Тэм болохоор энийг бол хэдүүлээ ингээд амар 10 жилдээ бол судлаад ирэх бол хэцүү. Гэхдээ мэдээж чи Италид архитектураа сурнаа гэж бодож байгаа бол энийг угаасаа сурахаас сонголт тахгүй. Тэгээд мэдээж архитектурын шалгалт буюу аркид шалгалтандаа бэлтжиж байхдаа энэ хичээлийг үнэхээр сайн ойлгоод, үнэхээр сайн чэйжлээд, үнэхээр сайн нэг өөр юм болгоод ирээрээ. Хэрвээ тэгэх юм бол энэ хичээл чинь бас чамд айгүй сонирхолтой. Нөгөө нэг миний үзээдээсэн ойлгоод ирсэн юм чинь иймэрхүү учиртай юм биш тий гэдэг бүр илүү одоо гоё мэрэгжлийн хичээл болгож үзэж байгаа юм чинь мэрэгжлийн төвшнөр ойлгоно гэсэн үг. Эсвэл өөрөө мэдээгүй ч юм уу ирсэн байж магадгүй. Тиймэрхүү хүмүүсийнхэн бол бас ингээд нөгөө нэг юу яриад хаан дээ нэг юм ч одоо юу ч яриад байгаа гэж бодон заяа яг үндэ явуучгүй ирсэн бол нөгөө грек гэдэг үгээ яг хизэнээс эхэлж байгаа мэдгүй те грек барилга гэж яг юу ром юу ингээд тэгж бодож авах юм бол амар хэцүү. Үнэхээр амар хэцүү. Тийм учраас эхлээд тэрийг ойлгочоод яг нэг үндсэн бүр суурь мэдлгүүдийг ойлгож мэдчихэд ирэх хэвээр. Заавал мэдчихэд ирээрээ. Тэр нь болохоор аркадаа бэлтэж захтаа л бэлтчихэд олон гэсэн. Бусдаар л заавал хичээлийн хажуурын амар тийш тэгээд ах юм шаардлага байхгүй. Угаасаа шалгалтанд ч угаасаа орж ирэх учраас тэгэл бэлтчихэд болно. За тэгээд иймэрхүү байна. Тэгээд дараагийн хоёр асуулт нь болохоор хамгийн хэцүү зүйлс нь юу байсан бэ? Итали сурж байгаа архитектураа сурж авах үед бас дээрс нь хамгийн гоё зүйлс нь юу байна вэ гэж хэлж байгаа. За хамгийн гоёоос нь эхлэе хэлчихье. Гоё нь болохоор ингээд Италид архитектур гэдэг үг чинь баг ингээ Италиас гаралтай байгаа байхгүй тий. Архитектур гэдэг чинь architecture тий. Arc гэдэг arcas гаралтай. Arc нь өөрөө ингээ нэг тийм тий. Баг Италиас гаралтай үг юм уу тий. Тэгж явдаг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд чи ингээд бүр архитектур гэдэг үг нь өөрөө үүссэн ингээ хотод биш ээ. Улсад сурж ингэж боддоо. Тэгээд би өөрөө сурч мэдээгүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд сурдаг байсан хүүхдүүдээс нь асуусан чинь шүтэст ч юм уу ямар нэгэн одоо Монголд байгаа их сургуулиуд архитектурын түүх гэдэг грек ром үеийн шиг одоо биднээс сураад байгаа шиг тийм амар гүнзгийрүүл судалдаггүй гинэ. Тэгэхээр би ингээд бас амар баярлж байгаа байхгүй юу? Хөөх миний одоо ингээд сурж байгаа мэргэжлийг Монголд сурахгүй юм биш үү? Миний хичээлийг ингээд сурахгүй байгаа юм биш үү гэж бас ингээд амар нандинж байгаа гэх юм уу? Тэгж тэр нь бүр амар гоё за. Гоё за юу амар цэгнэ байгаа юм ааш. За тэгмүүтээ хамгийн муухай зүйлс нь одоо шичлэг ярихдаа дуусгах нь бас хайш юм тий. За тэгээд хамгийн хэцүү зүйлс нь юу вэ гэхээр ер нь бол шүү дээ архитектураа сурж байгаа хэцүү биш. Зүгээр л хэлний мэдлэг амар хэцүү байна надад. Яа тэгвэл Итали хэлийг би нийлжээ сурсан байна те. Нэг жилийнхаа хугацаанд яг үндэ хэдэн сар сурсан юм те. 6 сар нь сурсан юм уу? 6 сар нь сурангуудаа үлдсэн 6 сард нь аркта бараг бэлтсэн шахах байхгүй юу? Тэм болохоор ингээд арайт 6 сар биш юм уу? За мэдгүй наа. Ямар ч тач бүтэн жил бол хүрэхгүй заяа. Тэм учраас ингээд бүтэн зүгээр за ядаж нэгэн жил сурцсан байгаа хичээлээрээ хичээл үзнэ гэдэг бол үнэхээр амар хэцүү байна. Ер нь хэлний бэлтгэл явангуудаа өршөөлээд сурдаг хүүхдүүдийг би үнэхээр биширлээ бүр. Яаж сурсан юм бэ? Би бол англиээ сурсан бол би үнэхээр ядаж одоо байгаагаас 2 дахин илүү ихтэй байх ах. Яг гэвэл англи хэл итали хэлтэйгээ харьцуулахад бүр ядаж л 2 дахин илүү ойлгох хэмжээний байгаа хгүй миний англи ч угаасаа л ойлгомжтой шүү дээ. Эдлээ чинь тэгэл 10 настайгаас 9 настайгаас сурж эхэлсэн хэл учраас угаасаа ингээд IELTS TOEFL бэлдээд CT өгсөн хэл маань учраас ядаж л итали хэлийг бол хамаагүй илүү байхгүй юу. Тэнгүүд энэ болохоор ингээд итали хэллээс л надад амар юм том бас юм давж чад яг давна л да давна. Гэтэ бас одоогоор бол нэлээд хэцүү даваануудын маань нэг санагдаад байгаа юм. За тэгээд яг архитектураар сурж байгаа гэх юм бол жоохон мэрэгжлийн хичээлүүд нь жоохон явтыг тэгэл тэр нь бол ихтэй надад амар хэцүү байна гэж юу санагдах байгаа зав. Яг тэгвэл би энд хэл сурах гэж биш мэрэгжил сурах гэж ирсэн шүү дээ тий. Угаасаа мэрэгжлийн хичээл орох нь ойлгомжтой. Угаасаа л миний мэдгүй юм зааж чинь сурах процесс болно шүү дээ тий. Тийм учраас би нэг тийм архитектурын ингэж сурж байгаа нь амар хэцүү байна. Ингэж барилгын материал судлаад байгаа нь амар хэцүү байна гэж би ерөөсөө нэг харахгүй байгаа. Зүгээр л миний хэл болохгүй байна. Би хэлээ мэдгүй байгаа учраас миний хичээл болохгүй байгаа юм байна гэдэг гэмийг одоо ингэж хийж байгаа.
Тэг хилээ мэдэхгүй нэг би хилээ нүдээ суухаас илүү хичээлийн нүдээ сууж байгаа. Гэтэ яг хилээ ингээд сайжруулад байгааг нь бол ингээд суух хэрэгтэй л ах л та. Гэтэ одоогор угаасаа ингээд цаг хугацаа байхгүй юм чинь угаасаа тэдэн сарын тэдэнд өгөхтэй гэл ингээд шаардлагууд байгаа учраас яг хичээлийнхээ агуулгаараа нүдэд явуул амар юм блэ. Тэгэхгүй бол ингээд эхлээл концепцийг ойлгоол ингээл тэгэл математик дээр тэгс мэг суухаар зүгээр шууд бодлого бодож эхлээл ойлгох байх үедээ яагаад гэдэг теоремудаа ойлгоод явуул бараг тэрэндээ ингээд шулуух юм бэлээ за. Тийм учраас нэг тийм яана би сурч чадахгүй байх уу гэдэг юм а биш. Зүгээр эрэхтэй хангалттай 10 жилийнхаа мэдлэгийг өөрөөсөө амар сайн ойлгоод ингээд ирсэн махад бол нэг юм зовхгүйгээр сурах бах. Тэгтээ хамгийн гол нь мэдээж хэлтэй л ах юм бол тэгэл юу н болно дөө л гэж би бол хэлмээр байна. За тэгээд энэ бичлэгээ ингээд дуусгая. Тэгэхгүй бол би бүр амар удаан ярьчлаа. Энэ бичлэг маань тэгээд хэрэгтэй үнд нь хэрэгтэй байсан байх гэж найдаа. Тэгээд мэдээж би дөнгөж Итали ирээд эхнийхээ семестрийг л хичээлийн үзэд дуусгасан бүр шалгалтаа зүг дуусгаагүй бүр шалгалтаас тэнцээгүй ингээд өнөөдөр анхныхаа шалгалтыг өгөө сууж байгаа. Тийм учраас би тийм яг энэ мэржлүүдийг шууд ингээл инглээ тэглээ гэл амар мэржлэн үзнээс ерөөсөө яриаггүй зүгээр л одоо миний харж байгаа өнцгийг би ярьсан шүү. Тийм учраас би бас өөргөө нэг тийм миний яриад ах эрэгтэй хүнч гэж яг үндэ бодохгүй л байна л та. Тийм учраас нан тай зантай гоё хүлээж аваарэ. Тэгээд бас авах юм аваад тэгээд хэрэгтэй болох зүйлсүүдийг ингээд архитектураас сурах гэж байгаа л яг тэрэнд нь за ингэх хэрэгтэй юм байна. Энэ хичээлүүдээр ингэж бэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг бэлдээсэй гэж хүсэж байна. Тэгээд хичээлээ бити хаяарэ 10 дугаар ингээд за наад чи надад хэрэггүй юм чи ингэж хайдаг юмнууд бар амар их байдаг. Би өөрөө тэгж хайсан хүн учраас битгий тэгж хичээлээ хаяарэ. Тэгсэн орон зүгээр л суур тэр логарифм чинь чамд хэрэгтэй. Тийм бол зүгээр л суур гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа би бичлэгээр ер нь пизад сурах ямар хөө байна. Тэгээд өнөртөг гэсэн зүйлсүүдийг ярих гэж бодож байна. Тийм болохоор дараагийн бичлэг минь бас үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа. Баяртай.